Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бол 2010 онд улсын хурлаас баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт бол тухайн үедээ явж исэн төмөр замын талаар маргаан цэг тавьсан зүйл болсон. Ингээд 9 жилийн дараа буюу 2019 онд одоо энэ галтрыг зогсож байгаа 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын барилгын ажил эхлээд одоо өчигдөр өнгөрсөн 7 хоногт Зэсийн баяжмлыг туршилтаар тээвэрлэх ажил эхлээд явж байна. За дараагийн ажил нь бол энэ 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр зам 7 сард ашиглалтанд орох тухай би бас олонтаа ярьсан. Та бүхэн мэдээлэлтэй байгаа гэж найдаж байна. Тэгээ энэ зүүн баян чиглэлийн төмөр замаас анги руу явж байгаа 200 гаруй километр замын хувьд бол их хайтаахан ийм цаг үе тохиож байгаа. Нэгдүгээрт нь бид нар 3 жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа одоо ашиглалтанд авах ажил эхэлж яадаг. Дараагийн бүтээн байгуулалт ингээд барилгын ажил бас эхлээ явж байна. Тэгээ сая ерөнхий сайд маш тодорхой хэлж эхлэдэ 6 сарын дотор энийг хийж дуусгана гэж. Яагаад 6 сарын дотор гэдэг их давчаа өгөөд ийм богино хугацааг хэлж байгаа юм бэ гэдэг ингэхээр бид нар тарасын хувьд нэлээдгүй судалсан. Харьцангуй говийн бүсэд замын хөвгөө аятайхан. Ер нь төмөр замын тарасын хувьд өмнөх төмөр замынхаа тараасуудтай харьцуулбал харьцангуй ажиллагаа багтаа. За энэ талаас ханги чиглэл рүүгээ ерөнхийдөө газрын хөвгөө уруу дууртай учраас цаашдаа хүн жинтэй галтрыг явахад зардлын хувьд харьцангуй бага байх ийм давуу тал нөхцлүүд байна. За эдийн засгийн хувьд та бүхэн асууж ин зөвөө. Энэ эдийн засгийн ач холбогдол юу юм бэ гэж. Ер нь бид нар чинь сая цар тахлын үед нэг зүйлийг их сайн ойлголоо шүү дээ. Хуучин бол одоо хинч замын үүдийн боомтоор амьдрал явж байна л гэж ойлгодог байсан. Гашуун сухайтаар нүүрс гарч байна л гэж ярьдаг байсан. За яг ингээд цар тахлын нөхцөл байдал үүсээд хил хаагдаад ингээд ирэх үед бид нар ер нь ямар боомт дээр яаж одоо анхаарч ямар хүчин чадалтай байсан юм бэ гэдгийг бүгд эргэж харах нэг юм цаг үе болсон. Тэгээ бид нар өөрсдийнхөө алдаа тогтголыг ч харсан. Жишээлбэл замын үд боомтоор бид нар анхаарал тавиагүй олон жил явсан. Хамгийн сүүлд одоо өнгөрсөн онд ерөнхий сайд очихдоо тэр ариутгын нэг одоо төмөр амбар маягтай нэг бүгд шүүмжлээ шүү дээ. Энээс эхэлсэн ажил. Гашуун сухайт боомтын хувьд мөн адилхан төмөр замын ингээ холбоод ирэхээр зэрэг бид нар энээс өмнө автаар явж байхад ер нь цаашдаа машинаар яваад байх юм уу, бусад тээврийн холимог тээврийг хэрэглэх юм уу гэдэг дээр ерөөсөө бодоагүй байсан. За ийм зүйлүүдийн шийдлийг ингээ эргээд харахаар зэрэг бол хангийн чиглэлийн төмөр зам баригдсанаар дөрөв Монгол Улсын ерөнхий сайд хэлчлээ те 20 сая тонн ачаа энэвэр тээвэрлэнэ гэж. Энэ бол хамгийн ихнийх. Цаашдаа төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлээ гэвэл өнөөдөр байж байгаа 6 зөвлөгийг 8, 10, 12 болгоод ирэхэд энэ өнөөдрийн ярьж байгаа 20 сая гэдэг тонн 30-аас 35 сая хүртэл нэмэгдэх боломжтой. Нэгдүгээр, за хоёрдугаарт гол 5 толгоогоос явах, ирээдүйд явах кокс нүүрс одоо өнөөдөр үндсэндээ ганцхан боомтыг хараад байгаа. Бид нар тэрийг нуухараг байхгүй. Гашуун сухайд боомт энэ хангийн төмөр зам ашиглалтанд ороод ирсний дараа бол 2 дахь боомт нэгдээд эхэлж байна. За 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр зам одоо ингээд энэ галтрыг яваад эхэлж байна. Энийний дараа бол замын үд ирээний боомтоор 5 толгоогоос кокс нүүрс тээвэрлэх 3 дахь гарц гараад ирж байгаа. За хангийн чиглэлийн төмөр замын дараагийн нэг юм бол төмрийн хөдөр. Бугтын үйлдвэр бол Монголын уулуурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг гол том үйлдвэр. Энэ үйлдвэрлэлүү чиглэсэн бүтээгдэхүүн явахад тээврийн хэмжээ нэг 232 км орчмоор багасаад Монголын нутаг дээр ихсээд үндсэн дүн дээрээ бол нэг 300 орчим километрээр буураа явчихж байгаа. Энэ бол аль альталдраа сайн хэрэг. Дээрээс нь илүү Зэсийн баяжмал гарах болцоотой. Цаашдаа магадгүй Оросын холбооны улсаас таранзит тээвэр энэ замаар явахыг ерөөсөө үгүйсэх арга байхгүй. Бид нар тэр хүчин чадлыг бас цаашдаа тооцож явах хэрэгтэй. Газрын хөвгий сайн байгаа учраас магадгүй цаашдаа таранзит тээвэр ихсээд энэ бүс нутагт байж байгаа уулуурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэнд ороод ирэх юм бол Монгол улстай магадгүй хамгийн ихэнд энэ зам хамгийн сүүлд баригдаад дараагийн ээлжинд хамгийн ихэнд 2 замтай болохыг үгүйсэхгүй байна. Тийм том ирээдүй энэ
одоо хангийн зам дээр хүлээж байгаа маа. Тийм учраас өнөөдрийн одоо төмөр замын бүтээн байгуулалт явж байгаа энэ төслүүд дотроос хамгийн өндөрөөр хшигтай ийм зам байгаа учраас бид нар хамгийн богино хугацаанд барья гэж байна. Зүгээр зарим үзэгчид бас энийг ойлгохгүй магадгүй. 6 сар одоо та нар гээл дахныхаа замыг 2 3 жил ярьлаа. Одоо тэгээд энэ замыг тий 2 жил 6 сар барина гэж ястаа гонжин жоо байлгүй гэж. Тэгэхээр сая одоо бид нарыг ирэхэд энэ компани удирдлагуу танилцуулж байна. 200 гаруй километр газар дээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага нь 4 км, хамгийн дээд нь 10 км авсан байна энэ компаниуд. Тэгээд төмөр замын ажил дээр бол хамгийн одоо ажил ихтэй газар бол доод суурийн ажил, өөрөөр хэлбэл далангийн ажил байгаа. Тэгээд энэ 4-өөс 10 км-ийн далангийн ажлыг бол энэ компаниуд 6 сарын 1-ний дотор дуусгана. Өөрөөр хэлбэл өнөөдөр 3 сарын 11 гэдэг чинь 2 сар гарны дотор дуусгах нь шүү дээ. Техник хүчин чадал сайтай байгаад ажил саадахгүй өдөр уртсаж байгаа үед бол энэ бололцоотой ажил. Энийхээ дараа бол шууд одоо та бүхэн харлаа энэ үе өгсроод эхэлж байна. Зарим үе Улаанбаатараас авах юм байна, зарим нь Хятад улсаас авах юм байна. За ингээд үе шууд өгсроо явахад бол би 6 сар буюу энэ оны 10 сарын 31, 10 сарын 11 сарын 1 гэхэд бол ямар ч байсан одоо энэ галтрыг зогсож байгаа шиг ийм хэмжээний зам болчихно гэсэн итгэл байна. Нарийн цэрэг тавьж дараа хэдэн он чилжүүлэх юм. Ягаад дөрвөн цэрэг гэж нарийн цэрэг тавьж болохгүй юу? За энэ юу байгаа? Төр 20 жилийн дараа гэсэн анхны гэрээтэй байна. Нийлээд томоохон хөрөнгө оруулалт орж байгаа юм байна лээ. Хувийн хөрөнгө оруулалт. Бүтээн байгуулалтын ажилд засгийн газар ямар оролцоотой байгаа? Аль эсвэл гүйцэтгэгч тал бүх ажлаа хариуцсан. Гүйцэтгэгч тал бүх ажлаа гарна. Засгийн газраас нэг ч төгрөг гарахгүй. Нарийн цэрэг юу н тавьж болохгүй юу? За нарийн цэрэгийн хувьд бол байна шүү дээ. Үндсэндээ Монгол улс нэг цэрэгтэй байх гэдгээ энэ бодлогын бичгээр дараа шийдэж авсан шүү дээ. Одоо бол нарийн цэрэг гэдэг ойлголт бид нарт алга байна. Зөвхөн үйлдвэрлэлийн болон бомтын чиглэлийн тийм зүйл цаашдаа гарахыг үгүйсэхгүй амьдрал бай учраас. Энэ зам бол өргөн цэрэгаараа байна. Юуны төмөр замын бодлогын бичвэрэмд бид түрүүн хэлсэн 2010 онд батлагдсан. Тэн дээр маш тодорхой заасан. Одоо ашиглаж байгаа төмөр замаас салаалсан бүх төмөр замууд бол 1520 буюу өргөн цэрэгтэй байна гэж. Энэ зам маань одоо ингээд галтрыг зогсож байгаа энэ 5 толгой зүүн баян чиглэлийн замаас салаалаа явж байгаа учраас өргөн цэрэг байна гэж. Өөчи тийм намайг тэгээ огцор одоо тэхгүй чи огцорчгоороо гэж бичээд байна лээ. 3 сарын 15 гэсэн би бас хугацаагийн жоохон давуулаа хэлсэн байл. Энд чинь 3 сарын 8 байна уу 9-нд эхнийхээ галтрыг явуулсан шүү дээ. Тий. Зэсийн баяжмал 5 толгоогоос ачигтаад зүүн баян сайн шан тэгээ зам үүдээр дамжаад бүгд нарт хятадулсад оюутлахаан зэсийн баяжмал тээвэрлэгдээд эхэлсэн. За энэ сарын 3 дахь 10 хоногт Монгол улсын ерөнхий сайд очиж албан ёсныхаа нээлтийг хийнэ гэдэг ийм одоогийн байдлаар мэдээлэлтэй байж байгаа. Санаа